Сайн байцгааны үзэгчдээ оюутлогын компани үйл ажиллагааг танилцуулах зорилгоор сар бүр цуврал лайвыг та бүхэнд хүргэж байна. Бид 2 дахь удаагийн лайвыг оюутлогын компани Төв офис дээрээс та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Тэгэхээр оюутлогын компаниас өнгөрсөн 10 дугаар сарын 22-ны өдөр 160 нээлттэй ажлын байрыг зарласан. Тэгэхээр 11-р сарын 11-ний өдрийг хүртэл одоо бүртгэлээ авч байгаа энэхүү сонгон шалгаруулалт ямар дүрм журмын дагуу явагдахын ер нь оюутлогын компани хүний нөөцийн бодлого хэрхэн яаж явагддаг талаар цогц мэдээллийг өгөхөөр бид энэ удаагийн лайваа хүргэж байна. Ингээд бидэнтэй бас ярилцгаар өргөдөө ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. Оюутлогын компани хүний нөөцийн бүрдүүлэлт, үйлчилгээ, дэмжлэг хариуцсан ахлах мэрэгчлэлтэн мөн хоригл хүрэлцэн ирсэн байна. За мөн оюутлогын компанийн сургалтын хилцээний менежер Наран Цогт, за мөн оюутлогын компани хөдөлмөрийн харилцаа хариуцсан менежер Эрдэнэ Билгнаар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Сайн байна. За бид өнөөдрийн лайвыг хийхин тулд өчигдөр орой PCR шинжилгээ өгсөн, бүгдээрээ сөрөг гарсан. Тийм учраас энэ ярилцлага амны хаалтгүйгээр өрнүүлэе гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрээ амны хаалтаа аваад ярилцлага эхлүүлье. За тэгэхээр 160 нээлттэй ажлын байрыг бол маш олон хүмүүс сонирхож байгаа. За бүртгэл бол эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн учраас олон ч хүмүүс бүртгүүлсэн байгаа. Тэгэхээр бүртгүүлсэн болоод одоо үлдсэн байгаа цөөхөн хоногт бүртгүүлэх гэж байгаа. Дээрээс нь оюу толгойн хүний нөөцийг сонирхож байгаа хүмүүст бол яг ийм цогц мэдээлэл өгөх 3 хүн ирсэн байна гэж би харж байгаа л да. Энд бол одоо жишээлбэл хүмүүсийг сонгон шалгаруулж авах хүний нөөцийг нь хүн сууж байна. За шалгараад гараад ирсэн хүмүүсийг сургаад ажлын байранд нь бэлдэх хүн нь энд сууж байна. За түүний дараа ажлын байран дээр нь гарсных нь дараа хөдөлмөрийн харилцааг нь зохицуулах ингээд хүн энд сууж байна. Тэгэхээр маш одоо сонирхолтой мэдлэг мэдээлэл өгөх юм одоо лайв болно. Тийм учраас үзэгчид та бүхэн бас анхаарлаа хандуулж бидний ярилцлагыг хүлээн авч үзээрэй. Тэгэхээр юун төрөнд мөнх хоригл мэрэгчлэлтнээс асууя гэж бодож байна. Оюутлогын компани яагаад 160 ажлын байрыг нэг дор зарлах болсон бэ? Энэ бол одоо маш их хүнийг одоо нэг дор компанида одоо ажлын байранд урьж штэ. Тэгэхээр энэ тухай хоёулаа ярилцлага эхлүүлье. Зөв. Тийм. Тэгэхээр сүүлийн үед бас манай яг одоо явж байгаа нэг одоо халуухан сэдвүүдийн нэг маань бол яалтчгүй энэ сая сүүл зарласан 160 ажлын байр байна. Тэгээд бид нар бол хөдөлмөрийн одоо энэ 160 ажлын байр бүгдээрээ шинэ ажлын байр байгаа. Шинээр бий болсон. Тэгээд сая 7 сард хөдөлмөрийн шинэ хууль маань бас батлагдсан байгаа. За энэтэй холбоотой одоо 1 сараас бид нар тэгш ажлын ээлжтэй болох энэ бэлтгэл ажлаа хийж байна. За тэгээд энэ одоо бэлтгэл ажлын хүрээнд бид нар нэмэлт бас ажиллах хүчээ нэмэгдүүлэх ийм шаардлагатай байгаа. За энэтэй холбоотой 160 шинэ ажлын байрыг дөрөвний элдгээр 10 сарын 22-ноос одоо оюутлогын компанийнхаа захин хуудасаар олон нийтэд нээлттэй зарласан байна. 160 ажлын байрны тухайд ер нь ямар төрлийн ажлын байрууд голчлон зарлагдсан байгаа вэ? Тийм 160 ажлын байр маань яг уурхаан манай одоо уурхаан үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай юм уурхаан одоо ажлын байрууд байгаа. За жишээ дурдвал энэ 160 ажлын яг 160 ажлын байр гэдэг дээр бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд хүмүүс бас асууж исэн 160 одоо өөр төрлийн ажлын байр байгаа юу гэж асууж исэн. За энэ маань бол ойролцоогоор нэг 50 орчим төрлийн нийтдээ 160 ажлын байр байгаа. Жишээ нь бол одоо ил уурхаан оператор гэдээ бид нар 54 хүн авч байгаа энэ 160 ил уурхаан оператор гэдэг ажлын байран дээр. За баяжуулгын оператор гэдэг ажлын байр бас байна. За энэ дээр бол 29 хүн авч байна. За гэх мэтчлэн бид нар өрмийн оператор, за босоо амны оператор, за мөн одоо багийн ахлах, за одоо бас зарим нэгэн одоо инженер, шинжээч гэх мэт ийм ажлын байрууд явж байгаа. Ингээд энэ ажлын байрууд маань нийлээд бол 160 ажлын байр. Уул уурхаан одоо гүний уурхай болон ил уурхаан чиглэлийн ийм ажлын байрууд. Монголын одоо хамгийн том компани 160 хүнийг ингээд игнэндээ гэр бүлдээ нэгтгэх гэж шүү дээ. Тэгэхээр ер нь оюу толгой компани шинэ ажилчдаа шалгаруулж авахдаа ер нь ямар бодлого баримталдгийг хэдэн удаагийн одоо шат явагддгийг ер нь одоо ингээд бүртгүүлэх гэж байгаа хүмүүсийн хувьд хэрхэн яаж өөрийгөө бэлдэх ёстой энэ дээр та зөвлөгөө өгөөч. Тий, манай яг хүний нөөц бүрдүүлэлтийн бодлого маань бол бас одоо ил тод нээлттэй за шудраг байх энэ зарчмыг бас барьдаг байгаа. За тэгээд бид нар бол ажлын байр одоо сул ажлын байр гарсан тохиолдолд өөрийнхөө захин хуудасаар одоо энэ зарласан байгаа 160 ажлын байр шиг одоо зарлаад явдаг байгаа. За ажлын байрыг бид нар яг одоо бас одоо зарлагдаад ороод ирсэн ажлын байр дээр бид нар одоо шатны сонгон шалруулалт хийгддэг байгаа. За одоо хамгийн эхлээд бол одоо ойролцоогоор за нэг 2-3-7 хоног бол ажлын байрыг зарлаж байгаа.
За ингээд одоо анкет орж ирсний дараа хамгийн ихэнд бол анкетын шатны сонгон шалралт хийдэг байгаа. За энэ нь юу вэ гэхээр одоо ажлын байрны гол үндсэн шалгуурууд байгаа. Зар дээр бид нар тодорхой бичсэн байгаа. За бас зарим ажлын байран дээр бид нэмэлт асуултуудыг асуусан байгаа. За энэ дагуу одоо материал нь бүрэн байна уу? За нэмэлт бичиг баримтууд нь үнэн зөв, одоо бүрэн гүйцэд байна уу? За яг манай ажлын байрны үндсэн шалгууруудыг хангаж гин үү гэдэг энэ зүйлүүдийг одоо эхний ээлжинд анкетын шатны шалгуулалт хийдэг байгаа. За ингээд энэ шатнаа шалгарсан дараагийн одоо шалгарсан одоо анкетууд ажил горлогчдоор бол тухайн ажлын байрны шалгуурыг хэр өндөр хэмжээнд хангаж байна вэ гэдгийг бас дахиж илүү нарийнвчилж шалгадаг байгаа. Одоо ойролцоогоор 100 анкет ирлээ гэж бодоход манай дээр ер нь ажлын анкет бас нэлээд олон ирдэг нэг ажлын байран дээр 100 анкет ирлээ гэхэд бид нэр эхлээд бол анкетны шатны шалгуулалт хийгээ за магадгүй 60 70 одоо болно. За эндээс илүү наривчлсан тухайн одоо ажлын байрны шаардлагыг хангаж байгаа одоо 60 хүн байлаа гэж бодоход хэр өндөр түвшинд хангаж байгаа гэдгээр бас дахиад бас бид нар одоо шалгуулалт хийдэг гэсэн үг. За ингэж явсаар байгаад одоо бид нар одоо ярилцлагын шатанд бол ирдэг. За ярилцлагын шатнаас өмнө бас бид нар одоо шаардлагатай бол мэргэжлийн шалгалт эсвэл утасаар одоо нэмэлт тодруулгуудыг бас авах. Ажлын байр болгоны одоо онцлогоо шалтгаалаад сонгон шалгаруулах арга хэрэгслүүд нь бас баг зэрэг өөр байж болдог. За ярилцлага бол бид нар яг уу манайхаас Риотинтогийн бас үнэлгээний бас аргачлалыг бас ашигладаг. За одоо зөвхөн мэргэжлийн одоо чадамжаас гадна одоо хандлага, соёлын тэр зүйлийг бас хардаг байгаа. Өөрөөр хэлбэл одоо аюулгүй ажиллагаа бол манай компани одоо соёлын бас нэг хэсэг. Тэгэхээр аюулгүй ажиллах соёлтой ийм хүмүүсүүдийг бол бид нар бас хайдаг гэсэн үг. За багаар ажиллах, за ажлыг үр дүнд хүргэх, за одоо хийсэн одоо ажил дээр одоо бие биетэй хүндэтгэлтэй хандах. За удирдах ажлын байр дээр бол одоо хүн удирдахаас гадна одоо ур чадварыг хөгжүүлэх, за ирээдүйд бэлэн байх гэсэн ийм ур чадваруудыг бас бид нар хардаг байгаа. Энэ маань бол ингээд чадамжийн одоо цаанаа үнэлгээтэй. За тэг ярилцлаган дээр бол бид нар нэг мэрэгжлийн ур чадвараас гадна энэ хандлага гийг бас одоо саяны үзүүлэлтүүдээр бас харж үнэлдэг байгаа. За одоо энэ зарлцсан байгаа ажлын байрууд дээр бас бид нар бас багийн ажиллагааны бас дасгал бас одоо шалгалт дасгал бас авахар байгаа. Тэгээ цар тахалтай байгаа энэ нөхцөлд бол бас нэлээд олон одоо шалгуулалтыг бол бас цахимаар бас хийхээр бэлтгэл ажиллаа хангаад байж байна. Наран цогтойхын сонгон шалгуулалтын нэг хэсэгт оролцдог уу? Яг манай ажлын байранд одоо орж байгаа хүмүүсийн хувьд бид нар оролцсон. Одоо би өөрийнхөө багт хүн ажиллаад авах гэж бол тодорхой үнэлгээнд нь орно л доо. Хоёулаа компаниг бол одоо за та түрүүн хэлжэнтэй хандлага чухлаа гэж чинь дээрэс нь тодорхой хэмжээгээр мэдээж туршлагатай байвал давуу тал болох бах. Гэхдээ яг нөгөө мэрэгшүүлэх тал дээр бол өөрсдөө сургаад ингээд явцдаг гэдгсэн ш. Тэгэхээр ер нь одоо шалгараад гараад ирсэн хүмүүс хэдийн хугацаанд хэдэн төрлийн сургалтанд хамрагддаг вэ? За тэгэхээр ойдлоход яг шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хувьд бол ойдлоход танилцах одоо яг үндсэн 3 төрлийн сургалт байгаа. За энэ маань аюулгүй ажиллагаа оюут холбоотой танилцах. За тэгээд цаашаа одоо ноцтой эрсдлийн ноцтой эрсдлийн тухай танилцуулсан юм 3 янзын сургалтанд хамраад энэ бол хүн болгон суух ёстой сургалт. За тэгээд тэрнээс цаашаа ажлын байран дээр тавьж байгаа шаардлагууд байгаа. Одоо жишээлбэл өндөр эрсдлийн ажил гэж ярьдаг. Одоо өндөрт ажиллах ч гэдэг юм, хязгаарлалт орчинд ажиллах, краны оператороор ажиллах ч гэдэг юм. Тэгэхээр энэ болгон өөрийн сургалттай. Тэгэхээр энэ сургалт маань юунд зориулж хийж байгаа юм бэ гэхээр хамгийн түрүүнд аюулгүй ажиллагаа. За тэр хүмүүс маань Монгол улсын мэргэжлийн үнэлгээтэй зааварч байх ёстой. Хэрвээ жишээлбэл кран оператор байх юм бол эсвэл хүн машин механизм жолоодох юм бол тэрэн дээр бас нэмээд одоо оюут толгойн уурхай дээр ажиллах зөвшөөрлөг нөгдөг тийм сургалтууд байдгийг. Энээс гадна бас яг үйл ажиллагаатай холбоотой сургалтууд байгаа. Өөрөөр хэлбэл байжуулах үйлдвэрт одоо оператороор орж байгаа юм бол манай байжуулах үйлдвэрийн тийм цогц сургалтууд байгаа. Одоо тэр конвейер системээс ахуулаад яг тэр өөрийнхөө үйл ажиллагаан дээр хийж байгаа тоног төхөөрөмжтэй танилцах. Энэ сургалт бол одоо манайх эхлээд явж байгаа ер нь бол ойролцоог 3-4 жил үргэлжилж байна. Тэгэхээр бидний нэвтрүүлж байгаа сургалтууд маань бол зөвхөн аюулгүй ажиллагааны талаас бас мэргэжлийн ур чадвар гэдэг юм сургалтууд байгаа. Одоо
ил урхаан оператор гэдэг чинь бид нэр 300 тонны машин хүнд барилгах чинь. Одоо Монголд бол энэс өөр тийм хүн таацсан машин байхгүй. Тэгэхдээ 300 тонн гэдэг чинь одоо хэмжээгээр барих юм бол 2 давхар байшин шиг том юм байгаа шүү дээ. Тэгээд 5 сая долларын үнэтэй машин бид нар хүнд итгээд одоо барилгах чинь шүү дээ. Тэгэхээр энэ бол нэлээд ур чадвар шаардлагатай. За тэгээд бид нар бол одоо уртын туршлага дээр аваад үзэхэд бол бас бид нар өмнө говь иргэдийг бас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаас бас өмнө говьос хүмүүс ажил авч ирсэн. Тэгэхээр тэнцээ бол зарим тохиолдолд жолооны өмнөх хүмүүс орж ирж ер нь машин барьж үзээгүй усуудыг бид нар аваад сургаад тэгээд тэр 300 тонн машиныг барилж штэ. Тэгэхээр энэ нь бол тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Гэхдээ ажлын тэр ярилцаар ороод ингээд хөлбөрийн гэрээг хийгээд ороод ирсэн хүн бол ажиллаж байгаа хугацаанд тэргээ сураад явна гэсэн. Тэгэхээр яг ажил дээр гараад тэр хүн яг тэр машиныг өөрөө бие дааж барьтал бас тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Одоо зарим тохиолдолд 3 сар, зарим тохиолдолд 6 сар жуулж ирсэн явдал байгаа. Тэр 6 сарын хугацаанд бол тэр хүн ажиллаа хийгээл явж байна. Сургалт бол ажлынх нь нэг хэсэг гэсэн. Тэгэхээр одоо миний ойлгосноор нөгөө дадлагжуулна ч гэдэг юм уу нөгөө ажлын байран дээр бэлэн болтлоо ингээд тодорхой хугацаа өнгөрөхөд зарим газруудын бол нөгөө цалин өгдөг ч юм уу эсвэл нөгөө цалингийн тал хуваарин ч юм уу ингээд цалинжуулдаг ш. Тэгэхээр та бүхний хувьд бол одоо тэнцлэл бол цалингаа аваад эхэлж байна. Тэгээд тэр дундаараа өөрөө сураад явчихын боломжийг олгодог гэсэн үг үү те. Оюутлогын компани нэг одоо дэвшилттэй тал нь бол нийт одоо ажиллах хүчнийх нь 96% нь монголчууд болсон гэж би дууссан л та. Тэгэхээр ер нь энэ дунд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа ер нь хэрэг байна. Одоо уул уурхайн салбар гэдэг ингээд үзэхэр чинь энэ бол нөгөө эрэгтэй хүний ажиллаа гэдэг ийм бодол ингээд хүн болгоны толгойд шууд орж ирдэг л дээ. Тэгэхээр бодит байдал дээр оюутлогод ажиллаж байгаа хүмүүсийн хүйсийн тэнцвэртэй байдал яаж гарч ирдэг вэ? Тэг яг манайд одоо ямар ч нэг уурхай дээр ажиллаж байгаа нийт ажилтнууд маань 13,800 гаруй ажилтнууд ажиллаж байгаа. Тэгэдгээр юм маань 96% нь яг манай Монгол ажилтнууд байгаа. Тэгэхээр яг энэ дэлхийд томоохонд орох энэ том уул уурхайн бүтээн байгуулалт тий уул уурхайн үйл ажиллагааг одоо 96% нь Монгол хүмүүс, Монгол залуучууд тий энэ үйл ажиллагааг явуулж байгааг бол харж байгаа нь бол хамгийн бахархалтай байдаг. Яг миний хувьд бол энэ хүний нөөцийн хүний хувьд. Тэгээд энэ дотроо эмэгтэйчүүдийн эзлэх хувь манай уурхайд бол харьцангуй өндөр. Ер нь олон улсын жишгийг харахад уул уурхайн жишгийг харахад нэг уурхайн ажиллах хүчний нэг 10 орчим хувь нэмэгтэй байх ерөн жижиг байдаг байхгүй. Тэгэхэд манайд бол уурхайн ажилтнуудын маань бараг 20 шахуу. За 18 гаруй хувь нь бол эмэгтэй ажилтнууд байгаа. Тэгэхээр энэ хувь бол бас л бахархалтай хувь. Яг энэ Монголд те уул уурхайн энэ том бүтээн байгуулалтанд эмэгтэйчүүдийн оролцож байгаа хувь бол дэлхийн жишгтэй ч гэсэн харьцуулсан өндөр байгаа. За тэгээ сая наран сүт менежер ярьлаа шүү дээ. Тэр 300 тонны том тэр одоо төхөөрөмжийг машиныг те эмэгтэй хүмүүс маань эмэгтэйчүүд маань жолоодод явж байгааг харах бол үнэхээр бахархалтай огшмоор байдаг байхгүй. Тэгэл тэр машиныг чинь ингээл те уурхай дээр ажилуулаад ингэлэрчүүдтэй мөр зэрэгцээд ажиллаж байгаа. Тэгэд одоо л манай дээр эмэгтэйчүүд маань ер нь бол яг энэ уурхай том машинуудыг барих дээр бол илүү сайн сурдаг, илүү ч нэгтнэн байдаг. Хариултаа юм байна тий. Одоо нөгөө 160 шинэ ажлын байр зарлагдчихад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо эмэгтэйчүүд авах сонирхол ер нь хэрэг байгаа юм бол зүгээр одоо лайв үзэж байгаа эмэгтэйчүүд байх юм бол бас сонирхчихж магадгүй юм л да. Тэгэхэд бол тодорхой зорилт байгаа. Юу гоё асуулт байна. Тэгээд саяны хэлдэгчлэн уул уурхайд маань өөрөө бол эрэгтэйчүүд нэлийн зонхилсон уламжлалт югаараа бол ийм салбар байдаг. Гэтэл эмэгтэйчүүд маань бол уул уурхайн ажлын байран дээр ажиллах бүрэн боломжтой. Одоо миний түрүүний хэлдэг одоо ил уурхайн хүнд машин машины операторч байдаг юм уу? За тэр баяжуулахын операторч байдаг юм уу? За манай дээр бүр одоо аврах багт бол уурхайн аврах багт бас эмэгтэй хүн бас ажилладаг. Тэгэхээр эмэгтэй хүн ажиллах боломжгүй ажлын байр гэж бол ер нь бол байхгүй байгаа. Тэгэхээр би бас одоо энэ 160 ажлын байр зарлагдсантай холбоотой бас эмэгтэйчүүдтэйгээ бас өргөнөөр бас анкета бас өгөөсэй гэж бас хүсэж байна. Яг нэг юм судалгаа бас уншижсэн л да. Одоо эрэгтэй хүмүүс болохоор ажлын байрны шалгуурыг одоо за нэг 5 шалгуур байлаа гэж бодоход нэг 2-ын юм уу 3-ыг хангаж явах юм бол өргөдлөө өгчдөг гэнэ. Эмэгтэй хүн болохоор яг тавууланг нь хангаж ажил өгөх гээд үлээгээд байдаг. Тэгэхээр бол яг бид нар бас энэ сая ажлын байр зарлахтаа бас одоо яг үндсэн шалгуурууд маань юу байх юм? Туслах шалгуурууд маань юу байх юм гэдэг дээр бас нэлээд
Энэ маань өөрөө эмэгтэй хүмүүс ч байдаг юм уу, орон нутгийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдийг одоо өөрсдөө түлхээд авах бас юу болохгүй гэж бас нэлээд харсан байгаа. Тэгээд манайх бас яг хуу эмэгтэйч одоо манай компани эмэгтэйчүүд бас энэ уулуурхад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн холбоо гэдэг энэ байгууллагт бас нэлээд хүчтэй байдаг. Тэгээд би бас өнөөдөр энэ ягаан одоо энэ холбооныхаа бас цамцыг өмссөн байна. Тэгээд энэ холбооныхоо бас чадварлаг бүсгүүчүүдтэй хамтраад одоо энэ ажлын байраа бас эмэгтэйчүүдэд илүү түлхүү хүргэх талаар бас бид нар ажиллаж байгаа гэсэн үг. За орон нутгийн хүмүүстээр бас ялгаагүй бид нар орон нутгийн одоо хөдөлмөр хариуцсан одоо мэрэгчлэнүүдтэйгээ хамтраад бас энэ ажлын байраа орон нутгийн иргэдэд хүргэх талаар бас ажиллаж байгаа. Олон мянган хүмүүсийн одоо анкетыг ажилд орох одоо өргөдөл хүсэл төр одоо бүрдүүлсэн материалуудыг харж ирсэн баг л та. Ер нь хүмүүсийн хувьд хамгийн их алдаа гаргадаг зүйл нь юу байдаг вэ? Ер нь юун дээр бид нар анхаарах хэрэгтэй. Магадгүй та яг одоо тэнд гол хүн ингээд сууж байгаа учраас та жишээлбэл яг ямар үзүүлэлтүүдийг гол болгож тодорхой анкет юм уу бүрдүүлсэн материалууд дундаас хардаг вэ? Нэгдүгээрт бол яг ажлын зардаагаа бас сайн танилцах хэрэгтэй. Тэн дээр бол ер нь гол мэдээллүүд бүгд байгаа. Ямар бичиг баримт бүрдүүлэх үү гэдэг ингээд бүх зүйлүүд байгаа. За тэгэхээр яг энэний дагуу бол ажлынхаа одоо материалуудыг бас бүрдүүлж өгөх нь бол эхний алхам гэсэн үг. Зарим тохиолдолд бас ингээд харамсалтай тохиолдлоор одоо материалаа дутуу бүрдүүлж өгсөн ч байдаг юм уу? Одоо яг одоо асуусан бичиг баримт нь одоо өрөн гүйцэд биш байдаг ч юм уу. Ийм тохиолдлоор ингээд хасагдах тохиолдлууд байдаг л да. Нөгөө миний түрүүний хэлдэг анкетны шатнаас. За тэгээд энэний дараа бол бид нар бол нөгөө CV-гээс гадна одоо танилцуулах загтал бас ажлын байрууд дээр бас асуудаг байгаа. Танилцуулах загтал одоо англиар бол нөгөө cover letter гэж бас ярьдаг. За энэ дээр бол бас нөгөө өөрийнхөө одоо тухайн ажлын байрны одоо гол шалгууруудыг би яагаад хангаж байгаагаа ингээд товч байдлаар одоо тайлбарлаад хэлсэн байх юм бол биднэрт бас одоо олон анкет дундаас сонгоход бас их төхөмтэй байдаг гэх юм уу. Яагаад одоо намайг ажилд авах ёстой ингэдгээр тайлбарлах нь шүү дээ. Тэрийгээ тийм хураангуулад яг гол одоо ажлын байран дээр яг бид нар ийм шалгууртай хүмүүсүүдийг авъя гэдэг мэдээлэл нь байгаа. Яг тэрний дагуу одоо надад ийм шалгуурууд нь байна. Тийм учраас одоо намайг ажлын байранд одоо дараагийн шатнуудад одоо анхаарч үзнэ үү гэсэн байдлаар яхад бол сонгон шалралтын шийдвэр гаргахад маань бол бас илүү хялбар байдаг. Тэгээ яг сонгон шалралтыг бол ганц хүн ихээсээ илүү комисс хийж байгаа. Тэгэхээр энэ комист маань бол одоо олон анкет дундаас хурдан сонгоод явахад бол илүү боломжийг нь бол ихсгэнэ гэсэн үг. За наран цогтхаас асууя. Түрүүн та шалгараад гараад ирсний дараа ажлын байран дээр бэлэн болтол сургадаг тухай ярьж байсан. Ер нь оюутлогын компани байнгын сургалт зохион байгуулж идэг гэж би дуулсан л да. Одоо яг одоо ажиллаж байгаа залуучуудын хувьд одоо өөрсдийгөө хөгжүүлэх, дээрээс нь олон улсад бас ажиллах боломжтой сертификат авах иймэрхүү сургалтууд ч байдаг юм уу. Эдгээр сургалтууд ер нь хэрхэн яаж явагддаг юм бол тодорхой давтамжтайгаар явдаг юм уу? Эсвэл за би энд ингээд суучаа гэд хүн өөрөө хүсэлтээ өгөөд мэрэгчлээ дэвшлүүлэх нь боломж нээлттэй байдаг юм уу? За ер нь бол яг сургалтын үйл ажиллагаа ялангуяа уулуурхаан сургалтын үйл ажиллагаа хэд хэдэн шаардлагаар бол явагддаг л да. За хамгийн ихнийхэнд бол мэдээж Монгол Улсын хууль эрх зүйн орчин байж байна. За манай хөдөлмөр хамгаалтын хуультай. За хаабын хууль гэж нэрлэдэг. Хаабын хуулинд бол энэ ажил олгогчийн зүгээс нь аюулгүй ажиллагааны сургалтуудыг яаж зохион байгуулах вэ гэж журмалтсан байж байгаа. За энэ бол тодорхой давтамжтай яг ийм зан гэсэн чагсаалттай өөрийн нэг тийм хууль эрх зүйн одоо бичиг баримт байж байгаа. За энд бол нэг хэсэг. За мэдээж Rio Tinto компани өөрөө бас тодорхой хэмжээний шаардлагууд бас тавьдаг. Одоо бид нар бол давтамжтайгаар хүмүүсийнхээ ур чадварыг шалгах чанарч гэдэг юм үү те. За энэ бол яг аюулгүй ажиллагаа хамгийн нэн төрөнд аюулгүй ажиллагаан дээр үндэслэн иймэрхүү шаардлагууд гарч ирж байгаа. За цаашаа хүмүүсийн ур чадварыг сайжруулах хүн одоо ингээд оюутлогод нэг ажилд орчвол тэгэл ингээд бүх юм бол зогсож байгаа биш. Одоо нэг жишээхэд бид нар оюутлогод нийтдээ 600 хүмүүсийг одоо засварчдыгаа цахилгаанчин, гагнуурчин ингээд 5 мэргэжлэр бид нар олон улсад хүлээн зөвшөөрөх төвшингийн сургалтыг явуулж байгаа. Энэ бол яг юу үг юм бэ гэхээр энэ 5 мэргэжлэр ажиллаж байгаа манай оюутлогын засварчид байж байна те. Эдгээр маань Австралийн нэг техникийн коллеж дээр бүртгэлтэй. Тэгээ бид нар тэр техникийн коллежийн хөтөлбөрийн дагуу хүмүүсээ сурч байгаа. Тэгэхээр энийг төгсөөд
одоо 3 4 жил сураад гарч байгаа ажлын хажуугаар суралцсан гэсэн үг шүү дээ. Засварчд маань одоо яг Австралийн мэрэгжлийн үнэлэлт болно гэсэн үг. Одоо манайх өмсөд төгсөөд одоо мэрэгжлийн гагнуурч, мэрэгжлийн цагтаанч гэж төгссөн шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан. Гэхдээ Австралийн үнэлэлт төгсөж байгаа. Тэгэхээр энэ шаардлага цаанаас яагаад ийм шаардлага үүсэж байгаа гэхээр одоо мэдээж манай дээр шинэ техник технологи бол их орж ирж байгаа. За энэний засвар үйлчлэг гэвэл бас нэлээд өндөр түвшингийн, дээд түвшингийн шаарддаг. Тэгэхээр бид нар бас Австралийн энэ сургуультай хамтарч ажилласнараа яг дэлхийд одоо стандарт гэж манайх ярих дуртай. Тэр стандартад бол хүмүүсийг бэлтэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ бол зөвхөн дотоод ажлаас гадна бид нар орон нутгийн иргэдэд бас энэ үйлчлэгийг бас үзүүлдэг. Одоо бид нар нийт бараг 300-аад одоо apprentice гэж нэрлэдэг дадлагч хүүхдүүдээ бол энэ мэргэжлэр сургаад төгсгсөн баг. Хөдөлгөөний зах зээл нийлүүлсэн. За эдгээр маань бол хил сайтай хүмүүс бол одоо тэр үнэлгийг аваад хаач утсан мэргэжлийн цахилгаанч нар ажиллана шүү дээ. Одоо манайх гадаад гарахаар бол одоо мэргэжлэр ажиллахаас илүү олдож байгаа ажлаа хийдэг тохиолдол их байдаг. Гэтэл энэ бол яг мэргэжлэр ажиллах боломжинд гараад ирж байна. Одоо яг энэ мэргэжлийн цахилгаанчин, гагнуурчин, нарийн хэмжээр зүүн мэргэжлүүд бол одоо дэлхийн аль ч үндэсэгт аль ч улсад очиод одоо үнэлгээ сертификатаа үзүүлэл ажиллана. Одоо шил оюутлахад ингэж ажиллаж байгаад энэ үнэлгийг сертификат эрхийг аваад гадаад руу гарсан ер нь хүмүүс байдаг уу? За тэр тал дээр бол бид нэг судалгаа хийгээгүй. Тэгтээ ер нь бол яг оюут толгойдор буцаад яг манай дээр үйлчлэг үзүүлж байгаа компани ч ойлгоод бол ажилд орсон залуучууд их байгаа. Ер нь тэгтээ мерсээр сонсож байхад оюут толгойн төсөл дээр ажиллаж байгаад гадагшаа гарч одоо яг тэр мэргэжлийн дагуу захиалгаар гадны уул уурхай гэдэг юм гадны компаниуд үйлчлэг үзүүлж ажиллаж байгаа залуучууд их байгаа. Оюут толгойн өөр брэнд нэр болсон. Энэ төсөл дээр энэ ажиллаж туршлага олсон хүмүүс гэдэг бол бас ховор мэргэжлүүдэд тооцогдно л доо. Энэ таны түрүүний хэлсэн нөгөө apprentice гэдэг хөтөлбөр бол зөвхөн ажилчдад хамаатай биш. 10 жилийн хүүхдүүд, төгсөх ангийн хүүхдүүд ч байт юм уу, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүд хамаатай гэсэн үг те. Энэ хүүхдүүдийг ер нь яаж сонгон шалгаруулж авт юм бэ? За яг энэ тохиолдолд бол бид нар өмнө говийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээсээ өмнө говь одоо манай бидний үйл ажиллагаа явуулж байгаа Хамбогд сум, 3 сум байгаа, Манлайд сум, Баян сум гэдэг энэ сумын иргэдэд бол энийг бид нар бас энэ үйлчлэгийг үзүүлж байгаа. Бас 70 задгтад байдаг Polytechnic College гэж байдаг. Polytechnic College-д бас хамтарч энийг хийж байгаа. Тэгэхээр яг өмнө говьд одоо орчин суудаг сургуулиуд төгссөн хүүхдүүд маань бол энд орох бүрэн эрхтэй. Тэгээд энэ бол үнэгүй. Одоо манай өмсөд бол үнэгүй шүү дээ. Тэгээд тэд нар бол төгсөөд тэгээд яг тэр Австралийн мэргэжлийн үнэлэх дотроо бас ангилалтай л да. Тэгээд тэрний 2 дугаар ангиллын сургалтад хамрагдаад бас Австралийн юугаа авчиж байгаа юм. Тэгээд дараад нь оюут толгой дээр бас сонгон шалгуулалтаар ороод 2 жил ажиллаад яг бүтэн одоо мэргэжлийн үнэлгийг авна гэсэн. Сургалт хийн, сургалт зохион байгуулна гэдэг бол одоо багшийн зүгээс ингээд харахаар тухайн одоо сурагч байдаг юм уу те? Ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх те мэргэжил арга зүйн хувьд, хувь хүний хувьд ч юм уу те өөрчлөгдөх юм шаардлагатай хэрвээ тэгсэн байвал танд бас их тийм сайхан мэдрэмж төрдөг байх л те. Ер нь ингээд олон 100 хүмүүсийг ингээд дадлагжуулаад ингээд сургаад явж хахад өөрчлөлтүүд ер нь хэрэг ажиглагддаг вэ? Анх орж ирсэн хүүхэд ч юм уу эсвэл одоо энэ ажиллаж байгаа хүмүүс сургалтаа төгссөний дараа бас хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа тэр ялгааг бол та маш сайн хардаг байх л та. Тий, ер нь нийтлэг байдлаар ямар байдаг. Сургалт маань өөрөө бас их ялангуяа манай монголчууд нэг онцлог нь болохоор энэ шинэ юм сонсох их дуртай. Одоо шинэ мэдээлэл авах сонирхолтой. Дээр нь айгу шинэ юмдаг соргоо гэдэг юм шиг санагдтыг. Тэгээд анх удаа ажилд орж иж байгаа улсууд бол энэ аюулгүй ажиллагааны соёлын тухай ярихаар бол ерөнхийдөө ойлголт байдгүй. Тэгэл аюулгүй ажиллагаа хаб гэж яриад идэг. Яг үндэ цаана юу байгааг бол тэр болгоос ухаарддаг. Бид нар яг ингээд сургалтынхаа явцад хүмүүс тайлбарлаад эхлэхээр яг нүдэн онгож юм бол ер нь харагдтыг. Тэгэл яг ажлын байран дээр гараад бас олон хяналт ярих хэмжээнд байгаа л да. Хүнийг ямар ч байсан бэртээхгүй эрүүл инх ажиллах бүхэл нөхцөлөөр хангаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ явцад ингээд гараад ирсэн улсад одоо нэг тийм явцаараа байдаг шүү дээ. Одоо хэдэн жилийн өмнө таксинд суугаад ингээд бүсээ зөнгөтлөө чи оюу толгой хоо гэж асуудаг байсан гэдэг шиг тийм яг тэр соёл бол хүмүүс суугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийгэ дагаад манайд сургалтанд суугаад би түрүү хэлжсэн апренс хөтөлбөрөөр ингээд сурчаад гэрээд компанид ажилд орсон апренсууд дараад нь тэр гэрээд компанийн удирдлагыг бид нартай буцаад уулзаад биднэрт нөгөө нэг энэ ажил манай хүүхдүүд одоо ямар ажиллаж байгааг асууж байгаад танаа хүүхдүүд ингээд манай компани соёлыг өөрчлөөд байна. Орж ирээд одоо ингээд аюулгүй ажиллагааны тал дээр шийдвэл яг эн чинь болж байгаа болохгүй энийхээ өөрчилж гэдэг юм шаардлагыг өөрсөн тавиад эхэлж. Тэгэхээр энэ бол аюул том өөрчлөлт. Манай сургалтын баг бол одоо 12 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Би 2 жилийн өмнө нэг статистик харж байгаад бол давхардаагүй тоогоор нэг 60,000 сургасан байт.
Энэ бол ойлгоход тэр богино урт хугацаагаар иржсэн гэрээтүүд бүгдээрээ ороод л тоо. 60 мянган хүн гэдэг бол одоо манай хөтөлбөрийн зах зээлээр ажиллаж байгаа улсуудын бол нэлээд ихэнх хувьдаа тооцогдсон шүү дээ. Тэгэхээр бид нар яг энэ сургалтаараа дамжаад энэ соёлыг бас цааш зөвхөн хашаан дотор биш гадагшаа нэлээд дэлгэрүүлж ингэж харж байгаа л да. Хөдөлмөрийн харилцаа хариуцсан. Энэ бол одоо юу гэдгийг би ингээ өөр дөрөө ингээл үзэхэд их тийм хатуу хүмүүс байдаг юм шиг те нэг юм зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр та бол одоо ингээд хүмүүсээ яг одоо ажил амьдралтай хамгийн ойр байдаг. Хүний амьдралд юу ис тохиолдох вэ тийм ээ. Ялангуяа энэ одоо олон мянган хүмүүс ингээд ажиллаж байгаа газрын яг энэ хилцийг ингээд хариуцаад ингээд явж байхад бол ингээд олон зүйлийг хардаг байх. Ер нь оюутлах компани тоолох юм бол чөлөө авах ч юм уу, ар гэрт асуудал гаргах ч юм уу. За ингээд сая ингээд цар тахал болчлоо. Ковид туслаа ч гэдэм юм уу. Ингээд ийм нөхцөл байдлууд дээр хэр уян хатан байдгийг. Энэ дээр одоо хөдөлмөрийн харилцаагаар ямар одоо шийдлүүдийг, ямар зохицуултуудыг хийж ажилтдаг вэ? За манай компанийн хувьд бол мэдээж яриг хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгаалалттай холбоотой одоо Монгол улсынхаа холбогдох бүхэл хууль дүрм журмыг бол нэгт баримтлаад бүрэн хангаж ажилладаг. За үүн дээр нэмээд олон улсын жишг болсон одоо туршлагуудыг нэвтрүүлээд дотоодынхоо зохицуулалтаар аль болох хуулиас заасан нөхцлөөс дэр дүүсэн байдлаар бол ажилчдаа одоо боломж нөхцлүүдийг хангаж идэг. За яг чөлөөний тухайд ингээ онцлоод хэлэхэд бол жишээ нь жирэмсний болон амарчсны одоо амралтыг бол 6 сар цалинтай нь бол өгдөг. За аавууд бас хүсэх юм бол авч болдог. Түнчлэн за нийгмийн үүрэг биелүүлэх, цэргийн үүргээ биелүүлэх, за өөр сурах гэх мэтлэнгээр ер нь бол чөлөөний төрлүүд бол нэлээд нарийн нандин харилцаануудыг зохицуулах гэж цар тахлын үед яаж ажилласан бэ? За цар тахлын үед гэх юм бол ер нь одоо бид нар бүгдээрээ л нэлийн бэрхшээлтэй үеийг даван туулж одоо хүрлээ шүү дээ. Бүх хөдөлгөөн хоригдлоо. Уурхаа дээр ингээл маш олон мянган ажилтнууд маань онгоцны нислэгч хийж чадахгүй ингээл сар шахуу бид нар тэндээ одоо ажилтнууд маань нөхцөл байдалд орчиж байгаа тий явж хөдөлж чадахгүй. За эргээд ээлж солихтэй уурхаа ээлж солино гэдэг чинь маш том нүсэр ажил. Орон нутагт Улаанбаатар хотод ингээл маш олон ажилтнууд маань бас ажилдаа ирж чадахгүй нөхцөл үүссэн. Тэгэхээр энэ эдгээр нөхцлүүдэд бол аль болох улсын онцгой комиссоос гаргаж байгаа холбогдох шийдвэр дүрм журмын хүрээнд яаралтай уян хатан байдлаар ажлын зохицуултыг болон чөлөөний зохицуултыг бид нар хийж ирсэн. За цалин хөлс бол эргээд яг хүмүүсийн амьдрал дээр одоо гэр бүлд нь яг одоо ингээд шууд нөлөөлж идэг зохицуулалт шүү дээ тий. Цалин хөлсний тухайд ч гэсэн яг ийм тулгамдуу гинтийн шийдвэрүүд их гарч ах үед бол бид хэд аль болох хүмүүсийнхаа одоо санхүүд нь хамгийн багаар нөлөөлж болох утсаар цалин хөлснийхөө одоо бодлогыг бол уян хатан яг тухай нөхцөлтөнд тааруулаад дүрм журмаа шинжилээд бол гаргаж ирсэн байгаа. За ковид тусахад бол тусах эрсдэл бол одоо хинтж байгаа тийм болохоор ковид туссан үед бол цалинтай чөлөөг өгч байгаа. За яг эрүүл мэндийн одоо эргээд нөхөн сэргээ хэмжлэгээнүүд шаардлагатай тохиолдолд 3 хүртэлх сар хүртэл одоо цалинтай чөлөөг бол бид нар олгох юм зохицуулттай байгаа. Тэгэхээр яг одоо эмчилгээ хийгээд дахиад залгуулаад дэмжлэх шаардлагатай болоход бол бид хэд ямар ч байсан нэг цалинтай чөлөөнүүдийг бол олох зохицуулалттай байгаа. Тийм. За гэх мэтлэн нэг иймэрхүү зохицуулалтуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал бол одоо яг оюутлах компаниуд бол хамгийн чухал энэ салбарт бол одоо бүр номер 1-т тавигдах юм асуудал шүү дээ. Тэгэхээр ажилчдаа даатгуулах энэ тал дээр ямар бодлого барьдаг вэ? Хэдэн төрлийн даатгалт хамруулдаг вэ? За бид манай компанийн хувьд бол яг нийгмийн даатгалаас гадна ажилчдаа гинтийн осол болон эрүүл мэндийн даатгалт хамруулсан байдаг. Тийм. Би маш олон хүнээс сонсч ирсэн л да одоо жишээл ингээд оюутлах компани ажилд орохын тулд тэдэнд төгрөг өгөх ёстой ч юм уу ингээд нөгөө юм яг баттай биш мөртлөө ингээд нөгөө хүмүүсийн дунд тэр дунд нэг юм тодорхой хэмжээний мөнгөний асуудал яригддаг юм шиг юм ойлголт байгаа гэдэг л да. Тэгэхээр ер нь хэр шудраг явагддаг юм. Шудраг байлгах тэр одоо үйл явцыг хэрхэн яаж ер нь та бүхэн баталгааж болдгийг. Зөв бас тийм чухал асуулт байна. Би одоо жишээ нь өөр дөр аваад үзэхэд би одоо яг ойлгоход ороод яг 10 жил болж байна. 10 жилийн өмнө орж явахдаа бол одоо 2 шатны ярьцлага ороод за шалгалт өгөөд за тэгээд эрүүл мэндийн үзлэг болгон бусад нөгөө ажил байдлын тодорхойлолт за түрүүний миний ярьсан одоо бичиг баримтуудаа бүгдийг бүрдүүлж өгөөд ингээд бас нэлээд одоо юм болж орж ирсэн санагдаж байна.
Манай хоёр бас адилхан процесс болсон байна. Би ч бичгийн шалгалт өгөөл 2 шатны ярилцлаганд оруулаас орж исэн л да тийм. Тэр шудраг гэдэг дээр бол бүр яг биеэрээ туулж амссан. Хэцүү байсан би ороход. Ер нь шалгалт аваад бичгийн шалгалт аваад тэгэл ярилцлагууд маань ч гэсэн бас яг л ингээл яг мэрэгжлийн чиглэлийн шалгалт бас яг ганц хүний шийдвэр байдаггүй түрүүн хэлсэн чинь комисс гэдэг олон хүн суугаад тэр чинь шийдэж байгаа. За ажил авч байгаа хүний нөөцөөс хүмүүс байна. Тэгээд 2 хүн биш доорож 3 хүн дэрэн чи оролцсон гэх мэт чинь. Тэгэхээр эн чи тийм мөнгө төрний асуудал жилээс жил яригдэл юм байна. Би бол ямар ч боломж байхгүй гэж харж байгаа. Тэгвэл дээр нь бас манайх чинь айгүй их олон аудит орж ирдэг. Одоо яг тэр сон шалгалт ямар байдлаар явуулсан бүх бичиг баримтын шалгаж үздэг. Одоо хяналтын арга хэмжээнд бол их байгаа шүү дээ. Тийм. Тэгээд яг уу одоо энэ компанид ажиллаж байхад би зүгээр хувьдаа хэлэхэд одоо надад одоо нэг таалагддаг зүйл нь ягаад одоо би энд бас 10 жил болж байгаа зүгээр нэг шалтгаан нь бол альва ямиг ингээд нэг ном журмынхан дагуу хийх тийм одоо хүсэл сонирхолтой одоо компани маань гэсэн ийм соёлтой ийм одоо үнэхээр яг чадварлаг ур чадвартай юм хүмүүс ажиллаж идэг. За яг ингээд яг соёл за ингээд ийм ёс зүй гэж ярих нь бас нэг хэрэг. Нөгөө талаас нөгөө хяналтын механизмууд нь бас байдаг. Саяны хэлж байгаа бид бас дотоод аудит манай баг бол ялангуяа бас нэлээд шалгуулдаг багуудын нэг. Тэгээд одоо бүх удирдах ажилтнууд маань жишээ нь жилдээ нэг удаа ашиг сонирхлын зөрчлийн одоо маягт бүглэж өгдөг. Ажлын байр болгон дээр за хүний нөөцийн ажилтнууд бол мэдээж ажлын байранд нөгөө шалгаруулах гэж байгаа хилцэн удирдлагууд маань бол бас тухайн одоо шортлистэнд орсон хүмүүсүүд дээр таньдаг хүн байгаа юу байгаа альва одоо ашиг сонирхлын зөрчилтэй хүн байгаа юу үгүй юу гэдгээ бас одоо хүн болгон дээр маягт бүглэж өгдөг. Тэгээ хэрвээ одоо ашиг сонирхлын зөрчилтөө байх юм бол одоо тэр хүнийг сонгон шалгуулалтанд оруулахгүй одоо байх зохицуулалтыг хийдэг. Хэрвээ одоо ашиг сонирхлын зөрчлөө ямар нэг байдлаар одоо санаатай байдлаар ч юм уу те буруу мэдэгдээ тэр нь одоо илэрсэн тохиолдолд бол бас манай компани бол журмынхаа даваас арга хэмжээ бас талаас халах хүртэл арга хэмжээ авч байгаа тийм. Тэгэхээр яг одоо нэг талаас соёл нөгөө талаас бол бас нөгөө нэг юм хяналтын механизмууд нь бол байдаг гэж хариулмаар. Одоо нөгөө нэг дор 160 ажлын байр ингээд зарлагдсан байгаа учраас магадгүй одоо оюутлахад ажилд оруулж өгнө гэсэн иймэрхүү одоо зармаар ч юм уу те хин нэгэнд ингээд бас солигдуулах заллин хийх юм гарахгүй гэдгээс би бас айж юм л да. Тэгэхээр яг үнэхээр шудраг энэ одоо шалгаруулалт явагддаг учраас та бүхэн яг одоо анкета өгөөд энэ шалгаруулалт оролцоорой гэж би бас уриалмаар байна. Саяных дээр бас нэмээд хэлэхэд тийм манайх бас нөгөө яг одоо тийм дундын зуучлагч юм уу одоо оюутлахад ажилд оруулж өгнө гэсэн одоо тийм хүмүүстэй бол бас мэдээж хамтардаг байгаа. Тэгэхээр яг ажлын байраа манай одоо албан ёсны захин хуудас дээр бид нар түрүүний хэлдгээр 100 одоо 50 орчим төрлийн 160 ажлын байр зарлчихсан байгаа. За ийшээ ороод ката өгөх ийм зүйл байгаа тийм. Дэлхийн ур чадрын тэмцээн гэж жил болгон болдог шүү дээ. Энд бол одоо манай Монгол залуучууд амжилттай оролцдог. Энэ дундаас оюу толгой ажилчид оюутлогоотой одоо хамааралтай буюу одоо сургалтанд суусан ч байдаг юм оюутлогоос бэлдсэн энэ залуучууд бас их амжилттай оролцдог тухай дууссан л та. Тэгэхээр та энэ тухай мэдээлэл өгөөч. Тийм. Ер нь мэрэгжлийн сургалт боловсрол сургалтын салбар дээр бол оюутлогоос 12 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. За тэгэхээр бидний бас Монгол улсад үзүүлж нэг том дэмжлэгийн нэг хэлбэр нь бол энэ яг зэрэг байхгүй. Дэлхийн ур чадрын тэмцээний сонгон шалгарсан залуучуудыг бэлтгэх одоо хамтарч оролцдог. За тэрэн дээр одооноос хамгийн анх манайх Бразил болсон тэмцээнд орсноос хойш бол одоо яг гагнуурын чиглэлээр сонгон шалгарсан залууг нь яван явт нь бол манайх уурхаа дээр байрлуулад сургаад бэлдээд тэг явхад нь бас зардын дагаад ингээ явуулдаг ийм жишээ тогтсон байгаа. За энэ жилд бол бас бид нэр одоо их тодтогч хэлмээр нэг мэдээлэхээр энэ жилийн одоо олон улсын дэлхийн ур чадрын тэмцээнд оролцох бэлтгэх одоо наан сонгон шалгаруулалт тэмцээн бол Монголын ур чадрын тэмцээн байгаа. Тэгээ тэн дээр сая энэ 10 сар болсон тэмцээнд бол манай яг оюу толгой апрентис гэж бид нэрлэдэг байгаа. Даалгавч оюут нар одоо сурж байгаа 2 хүүхэд маань цахилгаан дээр 3 дугаар байр гагнуур дээр 1 дугаар байр эзэлсэн болсон баяртай мэдээд нь байж байна. Тэгэхээр одоо энэ эдгээр маань дараагийн төвшингийн сонгон шалгаруулалтаар хэрвээ гарчих юм бол одоо эх жил Шанхайд болох 8 сард болох тэмцээнд бол бэлтгэлнэ гэсэн үг.
Тэгэхээр бид нар бол мэргэжлийн боловсрол маань өөрөө бас дээр үеэс нэг тийм нэр хүн жоохон одоо сайн биш гэх юм одоо дээд сургуульд орж удаагүй бол техникумд ордог, айлсууд темс ордог гэсэн нэг тийм хандлагаар яваад ирсэн. Тэгтэл хөдөлгөөний зах зээл одоо ирээдүйн оюу толгой уурхаад ирсэн ажил хийж байгаа улсууд бол ихэнх ажлын байр бол яг тийм мэргэжлийн төвшин дээр бол хүмүүсээс ур чадвар шаардж байгаа. Тэгэхээр залуучууд манаас энийг зөв ойлгоод тэгээд ер нь бол өөрийнхөө ирээдүйг төсөөлөхдөө төлөвлөхдөө ер нь ямар ажлын байрууд ямар ур чадвар харж байгааг аюул сан судлах цаг нь болцсон гэж бид бас боддtiin ер. Өнөөдөр бас нийгмийн салбар бүрт сэтгэл зүйчийн асуудлыг хөндөгддөг болчиход байна л да. За ялангуяа одоо оюутлогоо дээр ингэж жишээ аваад үзэхэд 14 хоног 1 сар гэр бүлээсээ хол байгаа хүмүүс. За дээрэс нь одоо юу гэдгийг амьдрал тулгамдж байгаа олон асуудлууд өөрөө очиж чадахгүй ч гэсэн ингээд оюутлогоо дээр байж захтаа ингээд сэтгэлэн зовж байгаа ч юм уу ингээд нөгөө ажлын бүтээмжид нөлөөлөх. Дээрэс нь хувь хүний дээр одоо сэтгэл зүйд бас нөлөөлөх юм асуудлууд байна шүү дээ. Тэгэхээр оюутлогын компани сэтгэл зүйчтэй юу ер нь энэ сэтгэл зүйн асуудлыг хэрхэн яаж шийддэг юм бол? Тийм манайд бол яг эрүүл мэндийн аюулгүй ажиллагааны том хилтэс байгаа. Тэр хилтэс бол яг ажилтнуудынхаа эрүүл мэндийн аюулгүй ажиллагаа чиглэсэн. За сэтгэл санаа болон биеийн одоо бүхэл одоо тэр нөгөө ажилдаа бүрэн чадвартай одоо сэтгэл зүйн хувь тайван байх бүх чиглэлд нь олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүнээс гадна яг онцлоод хэлэх юм бол бид яг хөндлөнгийн хараат бус тэгээд ажилтнуудад сэтгэл зүйн болоод бусад одоо төрлийн зөвлөгөө дэмжлэгийг өгөх ажилтан дэмжих хөтөлбөр гэдээ байдгийн. Тэр маань бол яг ингээд ажилтны нууцыг хадгална. Тэгээд яг бид тухайн хүний одоо сэтгэл зүйн асуудалд нь чиглэсэн эсвэл өөр амьдралын янз бүрийн асуудал байж болно. Тэр болгонд нь тодорхой тусламж дэмжлэг өгөх боломжтой хөтөлбөр. Энэ хөтөлбөр маань нийт уурхаад одоо ажиллаж байгаа бүхэл манай энэ 13,000 гаруй ажилтнууд маань энэ хөтөлбөрт өндөрлөлтөөр хамрагдах боломжтой. Мөн гэр бүлийнхэн хүмүүс ч гэсэн бас тодорхой сэтгэл зүйн дэмжлэг үйлчлэгээ аавна гэвэл бас тэр энэ хөтөлбөрт хамрагдах бас боломжтой. Ер нь хамрагдаж байгаа хүмүүсийн идэх ер нь хэрэг байдаг вэ? Ер нь яг бид хэд нийтээрээ мэднэ л дээ сэтгэл зүйн сэтгэлийн эрүүл мэнд чиглэл дээр бол ялангуяа манайхан бол эхлээд нэг жоохон бэрхшээлтэй болохоор за сэтгэл зүйчтэй уулзвал яах вэ гэхээр одоо нэг нэлээд хэдэн жилийн өмнө бол за би одоо тийшээ очих арай болоогүй байна ч юм уу тийм соёл бол байхгүйсэн. Одоо бол одоо яг энэ үйлчлэгээний хэрэгцээ хэрэглээ бол их нэмэгдэж байгаа. Цар тахлын үед бол бид нар яаж юм гэхээр сэтгэл зүйч нарыг тогтмол уурхаа дээр байнга байлгах дээр бүр ингээд хуурьт оруулаад явж байгаа. За мэдээж хэрэг манайхан ч бас нөгөө юуны боддын шашин бол бас нэлээд давмгаалцсан байдаг штэ. Тийм учраас бид хэд бас уурхаа дээр ч гэсэн байнгын бас тэр нөгөө номын өргөөнд лам нар байлгадаг. За хүмүүс мэн ч гэсэн бас ажиллаад хараад ч юм уу зарим үед тэнд очиж бас одоо яг тавширлыг олох эсвэл одоо ярилцах гэх мэт тийм үйлчлэгээнүүдийг бас бидгээд аль болох уурхаа дээр бас байлгаж байгаа. Тийм тэгэхээр эдгээр маань бас ажилтнуудад маань бас нэлээд дэмжлэг болдог байх гэж боддог. За цар тахлын үед би бол одоо нийт одоо ажилтнуудаа үнэхээр тийм нөхцөл байдлыг ойлгоод хөдөлгөөн хорсонж тэр за нислэг заримдаа тодорхойгүй болдог. За гинтхэн эсвэл ингээл зам хаана гэх мэтлэнгээр ингээд энэ нөхцөл байдалд бол байдлыг маш сайн ойлгоод тэгээд үнэхээр төвчээртэй аюулгүй байдлаа хангаад өөрсдийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг ч гэсэн сайн одоо зохицуулаад тэгээд хамгийн ихдээ бид нар ч бас 14 хоног тусгаарлаж ирсэн шүү дээ. Ихэнх үедээ 14 хоног ч ингээ буудалт ч юм уу те ингээ тусгаарлагдчихад тэгээд дараа нь залгуулад уурхаа дээр ажиллаж байгаа гэдэг үл энэ бол маш том одоо сэтгэлийн хаттай, төвчээртэй, чадвартай бас хүмүүс байгаа байхгүй юу? Манай уурхаач чинь. Тийм манай хамт олон. Тийм болохоор яг энэ нөхцөл байдлыг бас хамт давж туулсан. Тэгээ одоо бол бас саралт арай бага болсон ч гэсэн байгаа. Тэгэхээр яг энэ цар тахлын үед ийм одоо хичээл зүтгэлтэй, төвчээртэй, сайн байсан одоо хамт олондоо би бол чин сэтгэлээсээ нийт одоо хүний нөөцийнхөө багийн өмнөөс хэлмээр л байна тийм та бүхэндээс үнэхээр талархаж байгаа шүү тийм. Тэгээ оюутлогын компанид хэдэн мянган хүн ажиллаж байна. За тэгэл тэр дунд одоо юу гэдгийг
ажлын байрандаа сэтгэл дундуур байгаа ч юм уу эсвэл одоо юу гэдэг шудраг бус байдал харах ч юм уу эсвэл санал гомдол илэрхийлэх ч юм уу ингээд олон зүйлүүд тулгарна л да. Тэгэхээр та бүхний хувьд л байнга очиод уулзаад ч юм уу ингээд харилцаа холбоотой байж мэдээж чаддаггүй бах. Тэгэхээр яг ийм одоо санал гомдлыг авч түүнийхэн дагуу шийдвэрлэдэг ийм ерөн тогтолцоо байдаг уу? Манайх бол яг бүх төрлийн харилцааг аль болох маш ойлгомжтойгоор бодлого гаргаад журамлаад хүмүүст их ойлгомжтой байхыг бол одоо ойлгомжтой зохицуулт хийхийг бол хичээдэг. За бодлогууд бол байгаа. Санал гомдол барагдуулах журам гэх мэтлэн түүнээс гадна арай нэг шинэлэгдүү манай хөтөлбөр гэвэл одоо 365 өдөр 24 цаг одоо тогтмол ингээ нээлттэй дуудлага одоо мэдээлэл авах боломжтой байдаг тийм хөтөлбөр байдаг. Тэрэн дээр бол санал гомдол авах одоо тийм утас одоо хаяг гэсэн үг. Тэгэхээр одоо манай ажилтнууд ч бай, ажилтнуудын гэр бүл за эсвэл одоо ур хат дээр ажиллаж байгаа хүмүүс маань одоо тийм тухайн альва гаргаж байгаа шийдвэр одоо альва үйл ажиллагаа шудраг бус ч юм уу те эсвэл хууль дүрм журам зөрчигдсөн байх юм бол гэж үзэх юм бол тухайн тэр нөгөө нэг хөтөлбөрлөө одоо холбогдоод тэгээд тухайн асуудлаа шударгаар одоо шалгуулах хариуг нь авах боломжтой байдаг. Тэгэхээр энэ бол арай тийм хөндлөнгийн бас яг түрүүн хэлсэнтэй бие даасан одоо яг хараат бус тийм бас тийм хөтөлбөр байдаг юм байна. Манай 3200 орчим хүн ажиллаж байсан сая 10 сарын сүүлд харж байгаа. Тэрний нэг түрүүн хэлдгээр нөгөө 96% Монгол гэхээр нэг 4% ойролцоогоор 140 орчим гадаад ажилтан байгаа. Яг төслийн хэмжээнд бол нэг 13,000 гаруй хүмүүс байгаа гэсэн үг. Гинөө гэрээ компаниуд оролцуулаад. Сургалтын одоо хувьд би нэмээд асуухад ер нь одоо сургагч багш нараа хэрхэн яаж сонгон шалгаруулж авд юм бол гаднаас урилгаар ирдэг хүмүүс байгаа юу? Аюу Монголдоо жишээлбэл ингээд тогтмол одоо зөвхөн яг энэ сургалтыг хариуцаад явж байгаа хэдэн хүн байдаг юм бол яг энэ талаар би асуумаар энэ систем болоод багшлах боловсон хүчин. За анхын сургалтын баг маань 12 онд бүрдэж байхад бол бас яг юм мэрэгжлийн уурхайн хүнд үйлдвэрлэл аюулгүй ажиллагааны сургалт явуулдаг ийм боловсруч бол байгаагүй л дээ. Бид нар бол тухайн үедээ сонгон шалрал явуулаад бас л хүмүүсийгээ сургасан юм жишгтэй. Одоо манай сургалтын баг бол оюу толгой дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо энэ 13,000 хүнтэй ажиллаж байгаа сургалтын баг маань өөрөө 75 хүнтэй. За тэгээд энэ дотроо бол 5 гол хэсэгтэй гүний уурхай, ил уурхай үйл ажиллагаа хариуцсан гэх мэтчлэн. Сургагч багшаа бол бид нар одоо бэлдчихсэн нэг одоо жишээлбэл бид нар бас энэ Австралийн сургах эрх бүхий сертификат гэж бид нэрлэдэг. Сертификат 4-ийн түвшин дээр сургалтыг бид нар Монголд бас энэ багш нараас суулгаад явуулаад тэр эрхийг бас авч ирсэн. Одоо яг манай мэрэгжлийн сургалтын баг бол тэр нөгөө Австралийн коллеж дээр бүртгэлтэй байгаа хүмүүс сургалт явуулахын тулд заавалч тэрийг эзэмшиж хийж тэдний сургалт явуулах эрхээ авдаг. Тэгэхээр яг бид нар бол ер нь зөвхөн өөрийнхөө багийнч биш манай тэр сургалтын үйлчлэл үзүүлдэг Монгол компаниуд бас бий болсон байна. Одоо өндөр эрчим сургалт гэдэг юм жолооны сургалт гэдэг. Тэгэхээр бид нар бол тэр компаниуд маань анх орж ирж байхдаа бол бас яг нэг бидний шаардлагын стандартыг хангадаггүйс учраас бид нар бол одоо 11 12 онууд бид нар яг чарга байхгүй Австралиас сургалтын байгууллага орж сургалтыг явуулдаг гэсэн бол одоо бол цэвэр Монгол компаниуд ингэ явуулж байгаа. Одоо оюу толгойч дагаад бас ийм бизнесүүд хөгжөөд нь шүү дээ. Тэгэхээр энэ сургалтын одоо Rio Tinto-гийн үйл ажиллагаа явуулж байгаа оюу толгой компани дээр үйлчлэгээ үзүүлж байгаа Монгол компани гэдэг бол дэлхийн хаач үйлчлэгээ үзүүлэх түвшинд хүрж ийн гэж бид нар харж байгаа. Тэгэхээр одоо энэ сургалт дээр аваад үзэх юм бол маад сургалт дээр хамтарч ажиллаж байгаа 3-4 компани чинь бүгдээрээ энэ сургалтыг хаанч заах бүрэн боломжтой юм. Би анх нөгөө сургалт гээд ингээд ярихад нөгөө яг юм танхимын хичээл шиг ингээд санаад байсан байхгүй. Тэгсэн чинь тэнд чинь бүр ингээд сургалтын бааз практик ингээд шууд дадлага хийх боломжтой маш том бүтээн байгуулалт хийгдсэн байл л дээ. Тэгэхээр та энэ тухайд хэрэнгүй мэдээлэл өгөөч. Ер нь яг энэ одоо практик хийх боломжтой яг ийм сургалтын орчныг хэрхэн яаж бүрдүүлсэн, хэр их одоо тоногд хөрөмжүүд тэнд байдгийн. Дээрэс нь гадны одоо том уурхайн одоо компаниуд дээр очиж туршлага солилцогч байдаг юм уу? Ийм бас сургалтын хөтөлбөрүүдийн дунд байдаг үү? Зөвхөн дотооддоо биш, гадаад бас ингэж явдаг туршлага байгаа юу? Ер нь яг манай дээр яг түрүүн бас үргэлжлүүлээд ярихад энэ манай сурагч багш нар маань одоо сургалтыг хариуцж байгаа мэргэжлүүд нь бол ер нь зөвхөн одоо оюу толгой төрүүлж явуулахаас гадна жишээлбэл Rio Tinto-гийн өөр уурхай дээр яг энэ сургалтын үйл ажиллагаа мэргэжлэрээ зөвлөө үзүүлэх одоо тусан дэмжлэх маягаар бас явж ирсэн туршлага бол манай багт байгаа. Одоо манай нэг мэргэжилт маань Америкийн одоо Кинекот уурхай жишээлбэл бас яг энэ сургалтын мэргэжлэр явах чинь. Энэ маань зөв юу хэлэхэд байгаа юм гэхээр
бид нар монголчууд мань гадагшаа явж сурахаас илүү бид нар гадагшаа өөрснийхөө туршлагыг нэвтрүүлэх тийм төвшөнд хүрсэн байна гэж бид нар харж байна. Одоо бид нар ч нөгөө гаднаас хүн урьж хичээл авдаг байсан бол одоо өөрсдөө явж гадаадад хичээл авдаг болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бид нар бол энэ маань бол бас нэлээд бидний нэг бахархж явах хэвээр зүйлүүдийн их баг. Энэ Монгол мэрэгчлэн гэдэг бол брэнд үүсэж байна шүү дээ. Тэгээд энийхээ дагуу бас бид нар яг дотоодын ажилчдыгаа бас яг туршлага солилцох журмаар бас гадагшаага Rio Tinto-гийн бусад уурхарлал бас бид нар бас богино хэмжээний танилцуулах тийм одоо аяллуудыг бас зохион байгуулжсэн туршлага байгаа. Ер нь яг хуу оюу толгой дээр Global Nomad гэдэг нэртэй хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэр маань бол яг Монгол энэ оюу толгой дээр байгаа мэрэгчлүүдийг гадаадд байгаа уурхаанууд дээр ажилуулж одоо бас туршлага солилцох юм сурахаас гадна бас өөрсдийн туршлагаас бусдад нэвтрүүлэх ийм журмаар бол манай Монгол мэрэгчлүүд бол оюу толгоос гадагшаа бас нэлээд явсан. Энэ хөтөлбөр маань их гоё нэртэй те дэлхийн нүүдэлчд тэгээд ер нь бол манай гол үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэлтсийн ажилтнууд маань Rio Tinto-гийн одоо бүхэл том уурхаанууд дээр очиж туршлага судалж ирээд яг үйлдвэртээ ажилтдаг байхгүй. Түүнээс гадна яг ер нь одоо ингээд цаг хугацаа явах тусам манай ажилтнууд маань улам одоо дэлхийн түвшний чадвартай болоод одоо бүхэл салбар ч гэдэг зөвхөн уурхай байжуулах одоо гэхгүй санхүү байна тийм мэдээллийн технологи байна. Энэ бүх салбар дээр байгаа одоо ингээл ер нь бол дунджаар манай ажилтнууд нэг 10 жил орчим ажиллаж байгаа байхгүй тийм 10 жилийн өмнө бидний мөрөөдөл бол за одоо тий манай энэ Монгол залуучууд маань дэлхийн түвшинд өрсөлдөхөөс чадвартай өдөр ирвэл сайхнаа гэж одоо бодож исэн бол одоо л бүр ирээд байгаа хгүй. Яаж юм гэхээр бид нар манай ажилтнууд маань Rio Tinto-гийн юм уу ижил түвшний тухайн тэр дэлхийн компаниудад өргөдлөө гаргаад яг сонгон шалралтаар нь ороод тэгээд ингээд тэр компаниуд руу явчихад байгаа хгүй жишээ нь одоо бол тийм. Тэгэхээр энд бол бид хэд яг энэ Монгол чадварлаг ажиллах хүчээ бас одоо тий хадгалах залгамж халаа тэр хөтөлбөрийн бэлтгэх гэд бас манай их том баг ус ажиллаж идэг л да тусдаа яг тэр авиа сурч чадрыг хөгжүүлээ манлайллын тий залгамж халааг нь бэлтгэн гэсэн тий тэгэхээр яг тэр одоогийн энэ залуучуудыг харахад ажилтнуудаа харахад бол яг л дэлхийн түвшинд өрсөлдөөл тэгэл тэр том сонгон шалралтаар нь ороод дэлхийн компаниуд ажиллаад явж байгааг харах бол бахархалтай байна. Яг хүний нөөц талаас бол хүмүүсээ авч үлдэх нь бол бас биднэрт нэлээд чухал бас болж байгааг харуулж байгаа. Ер нь өмнө яг ингэж одоо 160 хүнийг нэгэн зэрэг ажлын одоо байранд авах юм ер нь зар гарч ирсэн болов. Сүүлийн үед бол бид нар яг ийм олон тооны ажлын байрыг нэг доор бол зарлаагүй санагдаж байна. За анх манай одоо оюутлогоо төсөл маань дөнгөж эхэлж байхад тэрний дараа гүний уурхайн төсөл бас одоо сэргээд явах үед бол бас ажлын байруудыг олон тоогоор зарлж ирсэн. Энэ маань бол бас олон тоогоор хүн авах бас одоо дараагийн нэг том боломж болж байгаа гэж харж байгаа. За энэ удаа бол ингээд 160 хүнийг ажлын байраар хангаж чинь. Ер нь цаашдаа нэмэлтээр ажлын байрууд зарлагдах болов. Энэ 160 ажлын байр нь бол яг нэг уурхайн маань яг тасралтгүй үйл ажиллагааг уурхай 24 цагаар үргэлжилж байгаа. Тэгээ энэ тасралтгүй үйл ажиллагаа хангах зорилготой уурхайн үйл ажиллагааны ажлын байрууд байгаа. Тэгээ одоо бас яг энэ 160 ажлын байр болон одоо ер нь шинэ хөдөлмөрийн хуультай холбоотой манай эх жилийн төсөв за энэ ажлын байруудтай холбоотой зөвшөөрөл маань манай компани төлөөлөл өгөх зөвлөлөөр бас удахгүй хилэлцэгтэй одоо эцэлэгдэн батлагдах байхаа гэж бодож байна. За та бид дөрвийн одоо ярилцлага дуусчихээн. Тэгэхээр төгсгөлт нь одоо 11-р сарын 11-ний өдөр дуусгаж байгаа одоо энэ 160 нээлттэй ажлын байрны сонгон шалралт дээр бүртгүүлэхэд хэрхэн яаж одоо хандах юм, ямар вебсайтаар хандах юм, фэйсбүүкээр ч юм уу те ямар одоо шугамар хандах хэрэгтэй вэ? Дээрэс нь нэмэлт асуулт байх юм бол хаашаа хандах вэ гэсэн одоо мэдээллүүдийг товчхон өгөхгүй юу? За тийм 11 сарын 11-нд яг 5:30 зар маань бол хаагтгаар бид нар одоо вебсайт дээр тавьсан байгаа. За тэгээд зар бол манай дөрвөн хэлгээр www.otc.gmail гэдэг вебсайтн дээр байгаа. За бид нар бас компанийнхаа одоо Facebook хуудасаар болон бусад одоо жишээ нь энэ арга хэмжээгээр бас ингээд мэдээлэлүүд бол хүргэж байгаа. За тэгээд манайх бол яг зараа бас нэг яг хугацаанд зарлаад
тэгээ хугацаанд бас хаадаг байгаа. Тэгэхээр сая бас яг бид нар нөгөө 160 ажлын байр зарлаа гэдэг эхний 1-2 өдөр маань бас нэлээд их ачаалттай олон хүмүүсээс орсон байх. Тэрнтэй холбоотой систем нь бас удаашрсан, гацсан зүйл бас гарсан. Тэгэхээр бас нэг анхааруулж хэлэх зүйл маань бол хэрвээ одоо энэ ажлын байрыг сонирхож байгаа бол одоо бид нар дахиад одоо нэлээд хоногийн хугацаа байна. Тэгэхээр аль болох одоо эртхэн өргөдлөөгөөрэй. Яг одоо 11 сарын 11 болоод яг нэг сүүлийн өдөр нь хэд олон хүмүүс одоо зэрэг вебсайт руу орсноос болж бас гацах, удаашрах тийм зүйлүүд бас гарах вэ гэж бас болгоомжилж байгаа. Тийм тэгэхээр өргөдлөө хэрвээ одоо өөрийн чинь сонирхсан ажлын байр тэр дотор байгаа бол өргөдлөө аль болох маргааш нэг өдрийг хүлээхгүйгээр даруйхан өгөөрэй гэж хэлэх гэсэн. Тэгээд түрүүний хэлдгээр бол яг ажлын материалуудаа бүрэн бүгэлж өгөөрэй. За тэгээд асуух зүйл байгаа бол манай OT career@OT-cgmen гэдэг имэйл хаяг байгаа. За ийшээ бол одоо мэйл бичээрэй. За манай бас компани одоо утаснууд бол манай бас зарууд дээр байдаг. Тэгээ ийшээ бас залхахтаад биднэртэй бас холбогдох боломжтой байгаа. За тэгээд дэлхийд өрсөлдөх үед дэлхийд үнэлэгдэх Монгол боловсон хүчнийг, Монгол залуучуудыг бэлтгэхэд одоо тэдэнд амьдралын маш том ингээд юм гоё боломж олгоход гар бие оролцож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. За энэ удаагийн лайвт маань оюутлогын компани хүний нөөцийн бүрдүүлэлт үйлчилгээ дэмжлэг хариуцсан ахлах мэргэжилтэн Мөнх Оргил, сургалтын хэлтсийн менежер Наран Цогт, хөдөлмөрийн харилцаа хариуцсан менежер Эрдэнэ Үлэг нар оролцлоо. Бидэнтэй хамтдаа байсанд баярлалаа. За төгсгөлд нь дахин сануулгын хэлэхэд оюутлогын компаниас 160 нээлттэй ажлын байрыг зарласан 11-р сарын 11-ний өдрийн 17:30 минутаас өмнө та амжиж өөрийн анкет болон материалыг бүрдүүлэн өгөөрэй. Ингээд лайвтай хамтдаа байсанд баярлалаа.